Кино багцаа идэвхжүүлээд найзуудаараа үзэсгэлэнт Чүнчийн хотоор аялаарай. Go Plus кино савлгаа зуны урамшуулд оролцож, дурын кино багц идэвхжүүлэх мөн төлбөртэй кино үзээд хамгийн хөгжилтэй мөчүүдэд бүтээх бэлгүүдийн эзэн болоорой. Галзуу кино сувагтан тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан манайхан. За энэ удаад хэдүүлээ басны галзуу цувралыг амтлаад үзэх гэж байна. Ямар галзуу цувралыг амтлах гэж байна вэ гэхээр 2024 онд гарсан The Tale of Lady OK гэх энэ галзуу цуврал байна. Амтлага гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүстэй хэлэхэд байна шүү дээ. Бороо нэг эхний хэдэнгийн сайхан амтлуулад яриад өгнө гэж. Тэгээд та нар маань үргэлжлүүлж үзэх хүсэл төрөөлвөн шүү дээ. Sky Media Go Plus-аас ороод үзнэ л гэсэн үг. Тэгэхээр ойлгомжтой. Энэ галзуу цувралын амтлагааг Sky Media Go Plus-тай хамтран хүргэж байна. Та нар маань Sky Media Go Plus-аас хүссэн кино болон ангид цуврал анимашн үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чүнчийн хотын аялалд гарах боломжтой гээл бод. Та нар маань тэгээд сабадараагүй бол сабадараарай. Дардсан бол лайк дарахтал болоо явж жоо юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу сонирхолтой цувралыг амтлаад үзцгээе. За гар хөлөө дөнгөлүүлж гинжлүүлж баригдсан хэдэн хэрэгтнүүд туугдаж явж байгаагаар кино эхэлнэ. Дунд нь нэг улаан хамбог өмссөн эрхэмсэг байрын эмэгтэй туугдаж явна. Харсан хүмүүс тэднийг жигшиж угсаа зайтай хүнийг өргөтөж өөрийнхөө хувь заяаг өөрчлөхийг хүссэн юм гээсэ. Ичдэггүй хүүхэн бэ? Ямар юм гэхээр хоёр нөхөртэй байдаг байна. Гэгчлэн шуугилдан ярилццгаана. Энэ үеэр харгалзагч нарын ахлах ирлээ. Зоокс энэ имийг яахлаараа хүлээгүй байдаг үлээ. Чадна гэвэл та өөрөө хүлэх гээд үзэхгүй юу? Би энд хэрэг мөрдөг ажиллагаанд туслахаар ирсэн. Намайг хүлж болохгүй. Авууга минь гүрний хууль цаазад гэмгүй хүнийг хүлж хорих юм бол муруутай этгээдийг 60 оруулгана гэсэн байдаг. За тэгсэн ахлах харгалзагч болгоомжилж хүлж чадлагүй өнгөрлөө. Тэгээд цуваа явсаар ордны хаалганы өмнөх шийтглийн тавцангийн дэргэд ирсэнд нөгөө улаан хамбогтай эмэгтэйч тавцан дээр гараад зогсно. За энэ үеэр ард олон чулуу шидэлж эхэллээ. Чамайг хингидгүү. Их минь гүрэн лөө элч төлөөлөгчөөр явж байсан Уг Пилсиний охин Уг Тэёно эсвэл Ким Нагсугийн бол гудаагүй нэрийг чинь би асуугаад байгаа юм биш үү хөөе. Тэгсэн эмэгтэй тэртээ харагдах уулсын зүг ширтэж эртний явдлыг бодно. Дүрс солигдоход зах дээрний хөгшинээр охиноо дуудаад сандарсан байдалтай хайж байна. Тэгэд махны худалдагчаас охиноо сургалвал номын мухлагт байгаа илгүүдээ. Нилээд хэдэн ном хуулж бичээд ирээ. Гээд явах шиг болсон гэж хариулна. Харин охин гудоог нь баяр хөөртэйгээр хідэн зоостой болчихсон алхаад явж байна. Аавыгаа харж гайхсан гудоогийг ирэхэд аав нь "Аавхаа чамайг асуугаад байна" гэд яралтай гэрлүүн явууллаа. Охин ч ханиалгаж байгаа аавдаа оролт зүүж өгöd бушуухан гуйлаа. Тэгэд сэргэлэн охин бушуухан очоод сүрэл толгой дээрээ цацаад симэрхэн ноёны хашаагаар орж дотор бугал өвсөн дээр ундчихсан байна гэж жүжиглсээр гарч ирнэ. Харин тэрний ааш муутай авахаа итгэж ядан дахин асууж эндээс зүгтэх гэж мөнгө цуглуулж байгаа үстэй. Дахиад нэг л удаа дураараа гарах юм бол хөлийг чинь хуг цохин шүү гэж сүрдүүлж байна. Боол охин гудоог бие дааж бичиг үсэг сурсан сэргэлэн охин байсан учраас бусад боолуудаа чадлаараа тусдсан болдог аж. Тэгэд нэг боол эмэгтэйд бичиг хийж өгч тусалж угаад авахаагаа хүнтэй гэрлэх гэж байгаа тухай олж сонсноо. Манай авахаа энэ удаа үнэхээр гэрэлж магадгүй юм шиг байна. Тохирох хүн олдоо юу? Галзуу хочоороо алдаршсан Гёнги аймгийн амбан захирагчин том хүүн гинэ. Ягд манай авахаг бэрээ болох гэсэн юм болоо. Эсвэл тэр хүүн бутаж хүү гэдэг нь үнэн юм болов? Энэ үеэр амбан захирагчийн хүү гэртээ тухалж хөгжим тоглоод уран бүтээлийнхээ талаар боолтойгоо ухаантай юм яриад сууж байна. Тэр хар бор ажлаас хол, зугаа цэнгэлд дуртай, эрх танх нэгэн болох нь байгаа байдлаас нь илэрхий. Тэгсэн гадаа нь ээж нэрээд дууддаг. Хөрмийн зууч чинь ирсэн. Чи удахгүй гэрлэнэ. Аавынхаа насны баяр дээр танилцах учраас бэлдэж байгаарай. Би юу? Би аавын насны баяр дээр очиж болно гэж юу? Ингээд ямар авахаа гэхээр над чигэмтэй суухыг зөвшөөрдөг байна. Энгийн угсаа гаралтай айлын охин. Гэхдээ их ухаалаг авьяастай гэж сонссон. Шин баяны охин юм байна л да. Угсаа гарал муутаж баян хүмүүс байх нь хөөх юм уу? Чи ядаж ганц удаач болов гэр бүлдээ тус болох зүйл хийж үз. Зарим нөгөө талд гудоог гэрийнхээ хашааны хажууд газарт нуусан газрын зураг үзэж байна.
Тэнд шар тэнгис хүртлэх газрыг зурсан байна. Бас хураасан мөнгөө тоолж үзээд чамлана. Хүчнэн олон жил хурааж авахд иймхэн байхтай ахвтий. Яаж илүү их мөнгө цуглуулах вэ? Дүрс солигдоход Гудог гэрийнхээ гадаа суужгсан самар ууталж байна. Ягаад байнга ийм зүйл хийж байдаг юм те? Одоо мөнгө цуглуулахаа боллоо. Чамайг гэрээсээ зөөгдөх бүрд чинь л миний зүрх зогсогшгөл болох юм. Энэ бол дохио. Ганцхан боломж байгаа гэсэн үг. Намайг ингэж дохивол яах ёстой вүлээ? Өөрсдийнхөө эд зүйлсийг цуглуулад юун дуг буун уулын орой дээр уулзна. Гэхдээ чи ийм тэнэг санаа гаргахаа болил доо. Авхай хүрмэ хийсний дараа ганцхан намайг өгч явуулна гэсэн. Энэ юу гэсэн үг болохыг та мэдэж гинүү? Би хамт яваад тэрний гарт үхнэ гэсэн үг. Харин таны ханиад хүндрээд ухаан алдаад унчвал ээж шиг л дуусна. Энд үхнүү, тэнд үхнүү. Адилхан үхэхээс л хойш хоёулаа зүгтаанаа аваа. Аав нь энэ саналыг дэмжихгүй байсанд Гудог арай гэж ятгаад зөвшөөрүүлж чадна. Тэр шөнө Гудог уулын оройд байх ээжийнхээ газрыг эргэж ирээд өөд болсон ээжигээ дурсаж сандаг. Жаахан охин байхад ээж нь хүн дээр өвчлсөн учраас ноёнд нь ээжийг нь бушуухан гаргаж хаяхыг тушаасан байна. За тэгсэн охин хамаг байдгаараа уйлан байж ноёноосоо гуйжээ. Ноёнтоо гуйж ээжид минь там буцалгаад өгөөч дээ. Наадхаа гаргаж хаягээд авахд юугаа яга зогсоод байгаа. Яаж ингэж чадчихна? Бид нар ямар амьтан юм уу? Гахаа эсвэл нохоо юм уу? Хөөе, та нар амьтдаас юугаараа ялгагдана гэж гаргаж хаяхгүй бол охиныг нь хүртэл гаргаж хаяна гэж сүрдүүлсэн учраас аав нь ээжийг нь үрээд бушуухан уул руу явжээ. Тэгээд ээж нь тэнд өөд болсон байж. Ээжээ, биднийг цогтох үед бидэнд заавал туслаарай. Маргааш нь эрэгтэй хүн болж зүсээ хувиргасан Гудог ууталж бэлтгэсэн самарнуудаа зах дээр зарж байна. Энэ үеэр нөгөө ноёны хүү зүсээ хувиргаад зах дээр болж байгаа явуулын тоглолт үзэхээр бэлдэж байна. Тэгэд сүйд бүсгүнхийн талаар боолосоо мэдээлэл авдаг. Сүйд бүсгүнхийн талаар судалгаа хийсэн Боол нь тэрнийг маш баян айлын охин боловч ааш гэж авах юмгүй хэлнэ. Харин тэрний Боол Гудог гэгч олон талын авьяастай бичиг үсэг тайлагдсан чадварлаг нэгэн бас авахын хаан хамаг юмыг хийж өгдөг гэдгийг олж мэдснэ ноёндоо бас хэлнэ. Тэднийг очиход зах дээр жүжигчилсэн тоглолт болж байна. Тэгсэн тоглолт залуу ноёнд таалагдахгүй байлаа. Энэ үеэр самар зарж байсан Гудог ойрхон явж таарсанд залуу ноён ч тэрнийг хараад дуудана. Гэтэл залуу ноёны зарц Сүдог Гудогийг таниад дуу алдсанд тэрний яриад байсан Гудог гэгч Боол эмэгтэй эрэгтэй хүний хувцас өмсөд явж байгааг харсан залуу ноён гайхлаа. Гэвч Сүдог ноёноо нуух гэж манай үеэл намбун гэж танилцуулсанд Гудог тэрнтэй хамаа намаагүй ярьж самраа зарах гэж зүтгэнэ. Бас Сүдогийн залуу ноёныг галзуу амтан гэж шоолж ярьсанд залуу ноён тав гүйцэн. Тэгсэн мань гурвыг ярилцаж байх зур авхай нь ойртож ирсэнд Гудог тэндээс бушуухан зүгтаад нуугдлаа. Ингээд нуугдаж явсан Гудог эргээд ноёны хувцаа дөнгөж өмсөд байсан залуу ноёнтой таарч гэнэ. Тэгээд дураараа язгууртан шиг хувцлаж болохгүй, хувцаа хурдан тайл гэж шаардсанд залуу ноён гайхлаа. Тэгээд тэрнийг Сүдогийн үеэл биш харин залуу ноён нь юм байна гэдгийг ойлгосон Гудог түрүүнд шоолж хэлдгүй юм ярьж байснаас санаад сандарна. Тэгээд бушуухан явах гэсэнд ноён тэрнийг дагуулад хотын захад гаргаад жүжигчилсэн тоглолт үздэг. За ингээд тоглолт үзэх явцдаа тэр жүжигийн зохиолыг шүүмжилж Хонгилдооны түүх хамаагүй сонирхолтой сэтгэл хөдлөм гэсэнд тэр зохиолыг уншиж байсан Гудогч бас тэрнтэй яриа нийлээд ярилцдаг. Чи ч бас уншсан юм уу? Таны уншсан номыг би үг бүрээр нь хуулж бичсэн баха. Ноён танд унших боломж их гардаг. Илүү гоё зүйл хардаг байх. Тиймээс гудамжны үзүүлбэр гологддог байх. Харин бидний хувьд таарлцсан бүхнээ л үздэг. Амьдрал хэцүү болохоор хэсэгхэн ч болов жүжиг үзэж зовлонгоо мартдیں۔ Учир нь зохиол дээр гардаг шиг сайхан төгсгөл бодит амьдрал дээр байдаггүй шүү дээ. Хүмүүс зүгээр л бидэнд хизээж ирэхгүй баяртай өдрүүдийг мөрөөдөж ийм зохиол үздэг байх. Энэ яран залуу ноёнд гүн сэтгэл төрүүллээ. Тэгээд тэрнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлсэнд Гудог тав гүйцэнэ. Залуу ноён тэрнтэй дахиж уулзаж өөр олон зүйлийн талаар ярилцах хүсэлтэйгээ хэлээд ямар мөрөөдөлтойг нь асуулаа. Миний мөрөөдөл хөгшөрч өөхөх, зодуулж эсвэл өлсөж өөхөх биш. Сайхан урд наслаад хөгшөрч өөхөх. Хөлөө алдахгүй, үсээ зулгаалахгүй зүгээр л амьдрах. Хаз таруул аавтайгаа хамт далайн ирэг дээр жижигхэн байшинд амьдармаар байна. Над шиг ийм хүн тантай ийм юм ярих гэж дорд миний яриг тоох хэрэггүй дээ. Би хэтэрхий өчүүхэн бодолтой байж. Маа энийг ав. Ингээд залуу ноён эрдэнийн чулуу өгч тэрний самруудыг заруулаагүйдээ уучлал гуйдаг. Оройн Гудог авхайгаа хооллож байна. Тэгээд
Тэрний гэрлэх гэж байгаа залуу ноёнд нь ном унших дуртайг мэдсэн учраас авхайгаа ном уншиж байхыг ядгсанд авхай нь шууд л тэрнийг номоо чангаар уншиж тушаадаг. Тэгээд номоо дуусах хүртэл зогсож болохгүй гэсэн учраас Гүдог үүр цайтал авхайдаа ном уншиж өгдөг. За тэгээд номоо уншиж дуусгаад яддарсан амтан байрандаа ирэхэд бусад боолууд унтаж байна. Тэгээд Гүдог нөгөө залуу ноёны өгсөн эрдний чулууг хараад залуу ноёныг саналаа. Бас далайн ирэг дээр автагаа хамт жижигхэн байшинд жаргалтай амьдарч байгаагаар төсөөлдөг. Харин нөгөө талд залуу ноёнд нь ч бас тэмдэглэлээ бийжиж байна. Тэр өнгөрсөн бүх хугацаанд сэтгэл татагдсан ганц бүсгүй нь гэрлэх гэж байгаа авхайнх нь боол байсанд сэтгэлээр унжээ. Удахгүй нөгөө амбан захирагчийн насны баяр болж хүндтгэлийн зоог барьж байна. Ирсэн зочид нь тэднийхийг өргөж авсан хүүгээ язгууртан биш айлын хүргэн болгох гэж байгаа талаар нууцаар жигжуг ярилццгаана. Гүдогийн авхай хоолноос амсаад тэрний хийсэн хоолны амтыг таньж Гүдогийг гэрээсээ гарч энд ажиллаж байгаа юм байна гэж таамаглана. Тэгэд тэрнийг ирэхэд Гүдог амжиж галтгооноос зүгтана. Мань бүсгүй галтгоонд халтур хийж багсааг мөнгө олж байсан нь энэ. Тэгэд зүгтж яваад залуу ноёндны өргөөний хажууханд ээрлээ. Залуу ноёндны гэргэн байх та. Хөөхий ганцаараа энд их өөддөг байх та. Тэгсэн хажуугаас нь залуу ноён гараад ирнэ. Тэгээд яагаад энд ирснийг нь асуусанд Гүдог авхаагаасаа зүгтж яваа гэдгээ үннээр нь хэллээ. Залуу ноёнч тэрнийг яагаад эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж мөнгөний төлөө удаа дараа аюултай зүйл хийгээд байгааг нь асуудаг. Яагаад ингэтлээ мөнгөний төлөө ажиллаад байгаа вэ? Арай далай руу зүгтэх гэсэн биш үсттэй. Хэлэлдээ хэл. Би чам туслахыг хүссэн болохоор л асууж байна. Тэгсэн энэ үеэр авхай нь хажууханд нь ирж яваа харагдсан учраас гарах гарцгүй болсон Гүдог залуу ноёны гэрт ороод нууг татгана. Гүдогийн авхайч залуу ноёны гэрт ирээд зөвлснөөр нь хонгилдооны түүх номыг уншсан эсхийг асууж ном унших дуртайгаа хэлсэнд залуу ноён тэрнээс тэр номны аль хэсэг хамгийн сонирхолтой байсныг асуулаа. Ингээд авхай нь түүх таг хийж асуултанд арай ядан хариулж байх зур Гүдог залуу ноёны тэмдэглэлийн дэвтрийг нээж өөрийнх нь талаар бичсэн хэсгийг санамсаргүй уншиж байна. Номноос ийм сайхан зүйл ойлгосон хүн яхаараа өөрт чинь үнэнчээр зүтгэсэн боолыг амьдаар нь булжигдаг байна. Юу гинэ? Би тийм зүйл хийгээгүй штэ. Миний талаарх 100 яриаг чи сонссон байхад би ч бас чиний талаарх 100 яриаг сонссон байж таарна штэ. Өөрийг чинь юу ч хийдэггүй. Бүх ажлыг боолч нь хийдэг гэж ярилцах юм билээ. Өөрийгөө ичгэвтер байдалд оруулалгүй зүгээр л явж үзье. Бас хормын талаар яриаггүй гэж бодъё. За тэгсэн Гүдог цочсон доо барьж байсан дэвтрээ унгаачлаа. Тэгсэн нөгөө авхай нь нуугдаж байгаа газарт нь ирж тэрнийг олсонд Гүдог хэлэх үггүй боллоо. Гэрээсээ гарах бүрдээ ийшээ ирдэг байсан гэж юу? Чи энэ амтнаас болоод надтай гэрлэхгүй гэдэг байгаа юм уу? Ингээд ууралсан авхай Гүдогийг чирээд гарах гэтэл залуу ноёны ээж ороод ирнэ. Энэ юу хүн бэ? Энэ муу боол залуу ноёндоо учир ургуулсан байна. За тэгсэн ээж нь Гүдогийг алгацсанд авхай нь тэрнийг чирээд аваад явлаа. Оройн авхайн аав Гүдогийг ухаан баларттал нь зодоод үргэлжлүүлээд аавыг нь хайр найргүй балбаж гарна. Бүх ясыг нь хуглаад амьдаар нь бул. Цүс нь хөрсөн авхайч бас саваагаар саваадна. Үхээдэг. Үх. Бишээ. Үхэж болохгүй юм байна. Бид чинь нэг гэр бүл шүү дээ. Наадхаа угааж цэвэрлээд цэвэрхэн хувц өмсгөөд аавын өргөнд оруул. За тэгсэн Гүдог аавда хуруугаа гоцойлгож харуулсанд аав нь зугдах цаг болсныг ойлголоо. Хэсэг хугацааны дараа хөхнийц болтлоо зодуулсан Гүдог ноёны өрөөнд орж ирнэ. Чамайг эртхэн өвөртөө оруулсан бол ийм юм болохгүй байх байсан юм. За яах вэ? Өнөөдөр болсон зүйлийг бүгдийг нь март. Чамд өөрийн гисэн өрөөж гаргаж өгч болно. Өдий хүртэл намайг ор хоронтой идэх хоолтой байлгасны төлөө би танд хундаг барилаа. Харин үүнийг ээжийнхээ өшөөг авахын төлөө. Тэгэд Гүдог жижиг хадуур гаргаад ноён руу дайраад шархтуулна. Ноён муухай хашгирахад авхай нэг боол эмэгтэйг дагуулад ороод ирсэнд нөгөө эмэгтэй ноцолдож Гүдогийн хадуурыг салгаад авдаг. Тэгсэн Гүдог ноёны ширээний булан мөрөгтлөн түлхэж унахчаад гарах гэсэнд авхай замыг нь хааж байна. Бохир амтан минь зогс. Тэнгэрийн дээр үхэх ялтаа нэг ч хүн байхгүй. Харин бохир амтан гэвэл чи л байна. Тэгэд Гүдог түлхэж унгаагаад дээрээс нь коршонктой өтгөн шингэнийг нь асгачаад ойр зогтлаа. Явсных нь араас авхай нь гарч ирээд боолуудаа байцаан шийтгэх газраас хүн дууд наад дор димэ байна тав гэсэнд боолууд нь сандралдаад гуйлднэ. Гүдог зүгтж гүйсээр аавтайгаа нийлтэл бусад боолууд ч тэднийг оллоо.
За тэгээд тэднийг барьж өгөхийн оронд татаж босгосонд зарим нь цэргүүдийг төөрүүлж өөр дэш нь явуулсан бол үлдсэн хэдэн тэдэнд багсаг хүнс багсаг бас мөнгө өгöd бошуухан шиг явууллаа. Энэ үеэр залуу ноён гүдөгт санаа зовоод байж ядаж байна. Харин ээж нь тэрнийг хөөж явуулахыг шаардаж байлаа. Шатаач хайвал зохих нэг муу дуу чимийн хүүгээс болоод гэр бүлээ шившиг болгохыг зөвшөөрөхгүй. Би өргөмөл биш ботож хүү байсан юм уу? Намайг өргөмөл болохоор тоодгүй гэж боддог байтал харин ч бүр үдсэн яддаг байжээ. Эртхэн хэлэхгүй дээ. Би урлагт дуртай чанараа ээжээсээ авсан байж шүү дээ. Гэхдээ битгий санаа зов. Нар мандахад би эндээс яваад өгнө. Тэгээ залуу ноён аавдаа талархаад гарсан ээж нь тэрнийг эргэж ирэхгүй байхыг хатуу санууллаа. Харин нөгөө талд ууралж хэлгэнсэн залуу авхай гүдөөгийг олж алах хөлсний хүн олохыг тушаач байна. Маргааш өглөө болоход боолон залуу ноёнтой хамт явхаар болжээ. Аав нь тэрнийг хүүтэйгээ хамт явахыг тушаасан нь тэр байж. Ингээд залуу ноён явхаас өмнө гүдөөгийн царайг харахаар шийдсэн чи тэрнийг зогтсон болохыг мэдлээ. Тиймээс тэрнийг олох даалгавар авсан хөлсний хүмүүстэй уулзаж бүх мөнгөө өгөөд гүдөөгийг хайхгүй байхыг хүсдэг. Хайх хэрэггүй. Хэрвээ бид уулзах тавилантай бол хизээ нэг өдөр уулзчил таарна. За энэ үеэр гүдөг аавтайгаа өндөр уулыг даваад алхаж явна. Аавынх нь биеийн муудаад цусаар ханаж исэн ч тэр хоёр зогсолтгүй явсаар. Гүдөг газрын зургаа хараад яваад байна. Тэгсэн аав нь гол гатлах замдаа уудтай мөнгөөгөө ичглээ. Гүндээ гутраад өөрийгөө буруутгах читэл хажууд нь холгүйхэн нэг жижиг суурин харагдлаа. Тэгээ тийш очсонд тэр нь дэм буудал байж таарсанд аав охин хоёрч цадтлаа хооллож амарцгаана. Гүдөөгийг өглөө бостол аав нь шүн гараад явчихч. Сандарсан гүдөг аавынхаа хойноос явах гэсэн чи дэм буудлын эзэн мөнгөө нэгсэн учраас гүдөг залуу ноёны өгсөн эрдний чулууг өгчхөөд явлаа. Харин нөгөө талд аав нь мөнгөө хайх гэж яваад мөнгөө олоогүй учраас охиндоо цаашид ачаа болохгүй байхаар шийдээд харсан зөвхтээ явнаа. Гүдөг аавыгаа хүлээж шүн болтол суусанд Дэмбуудлын эзэн өрөвдөд тэндээ ажиллуулахар болно. Харин нөгөө талд залуу ноён нэг эмэгтэйтэй уулзаж ээжигээ сургалдаг. Гэвч ээж нь нас барсныг мэдээд тэнд хэсэг зур байхаар боллоо. За байж гараа манайхан борон та нартай зунтай кинотой холбоотой нэг гоё юм хэлээдгий. Зуны үйлрэл ирж хамгийн сайхан дурсамжуудаа бүтээх цаг болжээ. Sky Media болон Go Plus-аас хэрэглэгчдэд зориулсан кино савлгаа зуны урамшууллан зарласан байна. Урамшуулалт хүссэн кино олон ангид цоврал анимашн Sky Media-гаас үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чунчин хотын аялалд гарах боломжтой байна. Урамшуулалд оролцохдоо Sky Media хэрэглэгчид бүх кино багц, хот сервис болон бусад дүрийн кино багцаас сонгож эдэвхжүүлээд урамшууллын эрэхтэй болох ба. Төлбөртэй кино үзэх бүрдээ эрхээ нэмэгдүүлж олон бэлгийн эзэн болоорой гэж. Харин Go Plus хэрэглэгчид бол Basic Plus багц болоод бусад дүрийн багцуудаас сонгож эдэвхжүүлэх. За бас төлбөртэй кино олныг үзэж өөрийн кино жагсаалтаа дүүргээрэй. Sky Media-гийн бэлгүүд гэвэл Отог майхан аяллаа сайт, Tegri Gobi Resort гэр бүлээр аялах аяллаа эрх. Тэгээд Бээжин хотын Universal Studio руу гэр бүлээрээ аялах. Харин Go Plus-ийн бэлгүүд Playtime Festival 3 хос тасалбар, MacBook Neo, Чунчин хотын аялалд найзуудаараа аялах. Кино савлгаа зуны урамшуулал. За тайлбараа үргэлжлүүлцгээе. За тэгээд нэг жил өнгөрчээ. Гүдөг Дэмбуудлын хатагтайтай зах дээрээс хүн саваад явж байна. Явж байхдаа гүдөг нэг хөгшнийг хараад аавыгаа гэж бодоод гүгээд очтол биш байсанд урам нь хугарлаа. Мань бас хүн өрөн дээрээ том хиймэл мэнг нааж. Гүдөг бас аавынхын зургийг нааж эрен сурвалжиж байсан учраас зүсээ хувиргасан нь энэ. Дэмбуудлын эзэн эмэгтэй гүдөгт их сайн учраас тэрнийг аль болох бусдаас нуухыг хийж байна. Бас тэрнийг хааныг тийшээ явж хэрэгм зэрэг худалдаж авдаг газар очиод худалдаж авахыг зөвлөсөн ч гүдөг аавыгаа хүлээхээр хатуу шийджээ. Нэг удаа Чингүрний элч төлөөлөгчдөд баахан хүн Дэмбуудлыг нь бүхлээр нь хөлсөлсөнд гүдөг тэднэртэй хамт ирсэн авхайг холоос харлаа. Тэгсэн тэр авхай гүдөг дээр ирлээ. Сайн уу? Намайг Уг Тэйон гэдэг. Манай авхай гүдөгийг хань татаж тэрнтэй нөхөрлөх гэж оролдоно. Чамайг хэн гэж дуудах уу? Хөөе гихтэл болно дөө. Над шиг хэрэггүй хүний нэрээр яах нь вэ? Энэ хорвоод хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгээд авхай усны хавчаар авч гүдөг төгөх гэсэнд гүдөг авхаас татгалзлаа. За тэгээд явах замдаа гүдөг нэг ноёнтой санамсаргүй мөргөлдсөнд цаадах нь тэрнийг харааж зүгсэнд Тэйон авхай өмөрнө.
Манай ухаа ядуу бүрээ хүмүүс туслахыг хүсдэг сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Хоёулаа чицүү гэж бодсон болохоор чамтай нөхөрлөхийг хүссэн. Би чамайг өрөвдөөгүй. Өөрийгөө чамаас илүү гэж бодоогүй, зүгээр л нөхөрлөхийг хүссэн болохоор хос хавчаар авах гэсэн. Чамд эвгүй сэтгэл төрүүлсэн бол уучлаарай. Миний нэрийг Гүдог, утгархоо шиг амьдардаг гэж эзэн маа надад ийм нэр өгсөн. Би ханьяанаас зүгтэж наашаа ирсэн бол над шиг дорд нэгэн яаж тань шиг авахтай найзлах билээ дээ. Хоёулаа найз болоход чиний боол байх хамаагүй. За ингээд найзууд болцгоолоо. Тэгээд ярилцаж байхдаа Гүдог аавтайгаа уулзаж далайн ирэг дээр хамт амьдрахыг мөрөөддөгөө хэлнэ. Харин Тион өмгөөлөгч болж шүүхтэр гэмгүй хүмүүст туслах мөрөөдөлтэйгөө хэлсэнд Гүдог гайхлаа. Жүсонд эмэгтэй хүн төрийн алба хашихыг хориглодог учраас Гүдог үнд нь гайхсанд Тион хуулийн зарагчуулахад хүйс хамаагүй гэдгийг тэрэнд хэлж өглөө. Бас Гүдогийг уншиж чаддаг болохыг мэдээд Тион тэрнийг өндрөөр үнэлнэ. Тэднийг ингээ ярилцаж байгааг эзэгтэй нь хараад их баярлж байна. Тион Багдаа нутгаасаа гарч чин улсад олон жил амьдарч, хууль ном заалгаад буцаад нутагтаа ирж байгаа нь энэ байж. Хамаатнуудтайгаа захиагаар харьцдаг байсан учраас царай зүсийг нь мэдэхгүй бас нэг ч найз байхгүй байлаа. Удалгүй Тионы гэрийнхэн явхаар болсонд эзэгтэй ноёны өмнө өвдөг сөгдөж ноёноос Гүдог охиныг авч явахыг гуйдаг. Энийг нь сонссон Тион Гүдогийг авч явахыг зөвшөөрч тэрнийг боолын ёсоор биш найзын ёсоор авч явна гэж хэлсэнд эзэгтэй хагартлаа баярладаг. Гүдогийг чинэлэг айлын өргөмөл охин болохоор болсонд эзэгтэй нь их баярлсан бол Гүдог болж байгаа бүхэнд итгэж чадахгүй л байлаа. Тэгэд эзэгтэй аавыг нэрвэл аавд нь хэл дуулгана гэдгээ хэлээд жилийн өмнө Гүдогийн өгсөн эрдэнийн чулууг буцаагаад өгсөнд Гүдог баярлана. За ингээд анх удаага шинэ хувцас өмсөж үдсэн мань Гүдогт Тион зүүж явсан бөгжөө өглөө. Имээгийн мань бөгж ухамаа. Энэ чамдал зохино. Тэгэд тэр авч яваа бэлгүүдэд нэгнэгэнгүй үзүүлээд хинхэнд бэлдсэн болохыг хэлж бас гэрийнхэн нь хинхэн гэдэг ямар хүмүүс байдгийг ярьж өгнө. Тэрнийг ханиадтай байгаа боолдоо эмийн ургамал авч явааг сонсоод Гүдог гайхаад баярлдаг. Боолдоо тиймсээ ханддаг авхаатай Гүдог анх удаа таарч байгааны нэ. Тэгсэн гадаан чимээ гарсанд тэр хоёрыг гайхаад хартал тэдний байсан дэм буудлын руу хүмүүс галцсамаар харвж байлаа. Удалгүй сэлэмтэй хүмүүс дайраад ирсэнд Тионы суваг хамгаалж байсан цэргүүд тэдэнтэй тулалдана. Тэгсэн дайрч ирсэн хүмүүс нь өмнө нь Гүдогийг шохоорхож байсан дээрэмчний цэргүүд байж таарлаа. Тионы аав Тион Гүдог хоёрыг хамгаалж тулдаж угаад амиа алдсан учраас Гүдогч тэрнийг дагуулад зовгтаана. Гэтэл зовгдох замд нь дэм буудлын эзэн амиа алдсан хэвдэж байгааг хараад Гүдог ойлдог. За тэгээд Тионыг дагуулад зовгтаж нэг байшинд ороод нуугдсанд дээрэмчин байшингийн хаалгыг нээж чадаагүйдээ шарлахад байшинг шатаагаад яваад өгнө. Гүдог сандарч хаалгыг нээхээр оролдчихэтэл Тион дээврээс унсан модонд цахиулаад унахдаа хөлн модонд хавчуулагдаж гарах гарцгүй боллоо. За тэгээд Гүдогийг түлхээд гаргана. Чи заавал амьд үлдэх ёстой. Амьд үлдээд мөрөөдлөө биелүүлээрэй. Ингэж хэлэхдээ зэрэгцээд дээврийн хөндлөвч нураад Тионыг дарлаа. За тэгсэн Гүдогч ухаан алдаад унд юм байна. Гүдогийг ухаан ороход тэр нэг ордонд авчирчээ. Мань хүн сандраад цочсон ч тэр зуура өөрийгөө Тионы гэрд ирсэн болохоо ойлгоно. Тэгээд тэнд байгаа хүмүүсийг таньж угаа дүр үзүүлсэнд цаадуулна баярлцгаана. Амьд байгаад баярлалаа. Миний Тион мөн биз дээ. Тийм ээ. Гүдог амьдралдаа анх удаа худлаа ярьсан нь энэ. Ингээд тэр Тионы оронд амьдарч эхэлнэ. Тэгээд энэ хэргийг үлдсэн гэмт этгээдүүдийг хаагаад болохгүй байгаа талаар эмээ хэн нэгэнтэй ярилцаж байгааг сонсоод шууд яваад ордог. Ороод эмээгийн өмнө өвдөг сөгдөж өөрийгөө Тион биш гэсэнд эмээ нь гайхлаа. Тион өөрийг нь авраад амиа алдсныг хэлж өөрийг нь хороогоод өгөхийг гуйсанд эмээ яагаад өөрийнх нь бөгжийг зүүснийг асуулаа. Гүдогч бүгдийг ярьж өгдөг. Бас гэмт этгээдүүд хэн болохыг мэднэ гэсэнд эмээ нь тэрнийг дагуулад байцаагч түшимлийн байранд очдог. Гүдогч тэнд очиод дээрэмчдийн байр руу очих замыг наривчлан зааж өгнө. Гэхдээ эмээ тэрнийг Тион биш гэдгийг хэлсэнгүй. Тэгээд эмээ гэмт этгээдүүдийг барих хүртэл өөрийгөө битгий хэлчил гэд царайгаа хиндэж харуулж болохгүй гэж санууллаа.
Эмээ бүх боолууд дундаас хамгийн ихтэй ганц болдоо тэрний үннийг хэлээд өөр хүндэж хэлээг байна. Тиймээс тэр боол нь Гудогт яг л Тиомитер үйлчилнэ. Тэр боол Гудогийн өргөөрөө хүн ойртуулахгүй үхэн хатан хамгаалж байлаа. Тэрнийг юу Янсугийн ахайтнууд эгч хүмүүсээс их болгоомжилж байгааг сонсоод Гудог ямар учиртай хүмүүс юм бол гэж гайхна. Дүрс солигдоход хэсэг нөлөө бүхий эмэгтэйчүүд цуглдсан. Уг ноёны гэрд тохиолдсон үйл явдлын талаар ярилцаж байлаа. Тэгээд тэдний гэрлүү эмгэнэл илэрхийлсэн загтал явуулахар болдог. Маргааш нь боолоо тэдний загтлыг аваад Гудогт өглөө. Боол эмэгтэй Гудогийг уншиж чадахгүй гэж бодж итэл мань хүн чөлөөтэй уншиж байсанд гайхна. Бас боолуудын дунд гарсан данс тооцооны асуудлыг Гудог бодож өгөхөр болсонд цаадуул нь баярлцгаана. За тэгээд удалгүй хэд хоногийн дараа хэсэг өвчтөй хэвдэж угаад босч ирсэн Тионы эмээ Гудогийг дуудаад уулзсанд Гудогийн залуу бол Беки Гудогийг юн Янсугийн ахаднуудын загтлын хариуд далд утгатай шүлгээр хариу өгч тэднийг байранд нь тавьсан гэдгийг хэллээ. Энийг сонссон эмээ битүүхэндээ тэрнийг өндрөөр үнэлж байна. Харин нөгөө талд байцаан шийтгэх газарт дээрэмчдийг авчираад хэргийг нь хүлээлгэхээр тамалж байлаа. Гэмт этгээдүүд хийсэн хэргийг нь нотлох баримт байхгүй гэж гүрийжсэн ч Гудог очоод хийсэн хэргийг нь гэрчилсэн учраас байцаан шийтгэх газраас тэднийг хайр найргүй савааддаг. Тэгээд хажуугаар нь зөрөгтөө Гудог дээрэмчдийн толгойлогчд өөрийгөө харуулна. Чиний хороосон хүн олон хүнд туслах ёстой хүн байсан. Тийм учраас чи үхсэн ч диваачнд очиж чадахгүй. Маргааш нь Гудог Тионы чин гүрнээс авчирсан бэлгүүдийг Тионы ярьж байсанчлан хүн бүрт хуваарлсанд эмээ нь баярлж Гудогийг дотроо хайрлана. За ингээд бүх зорилгоо биелүүлсэн учраас оройн Гудог Тионы бүх зүйлсийг үлдээгээд явах гэжээл эмээ нэрээд тэрнийг үлдэхийг тушаалаа. Чамайг Уг Тион гэдэг. Одооноос чи Уг Тионы өмнөөс амьдрна. Авхайн оронд амьд үлдсэн учраас нүглийнхээ төлөөсийг төлж тэрний орноос амьдр. Тионы сүүлийн хүсэл чамайг нааш авчрах байсан болохоор бид хүслийг нь хүндлэх ёстой гэж бодож байна. Насан туршид өөрийн жинхэнэ төрхийг нууж амьдрахад амаргүй байна. Чи тэр чигээрээ Тион болж хувираад хиндэж баригдах ёсгүй шүү. За тэгээд энээс хойш 2 жил өнгөрчээ. Дүрс солигдоход 2 боолныг боолыг чирээд ирэхэд нэг ахайтан тэрний нүүрэн дээр төмөр тамгаар тамгалж байна. Тэр өдөр юу Янсугийн ахайтнууд удахгүй ирэх гэж байгаа нэг шүүгчийн талаар ярилцаж байлаа. Тэд бас Тионыг ирж уулзахгүй 2 жил болсонд дургуутсэж тэрний талаар янз бүрийн таамаг дэвшүүлэн муулж байна. Энэ хугацаанд Гудогч бие язгууртан авах шиг авч явахд суралцсаар л. Эмээж тэрнийг өөрчлөгдөж угаад баяртай байлаа. Эмээ өөр аймаг руу түр явахаар болсон учраас Гудог гэрээ удирдах үлдэх болсон нь тэр. Харин дүрс солигдоход залуу ноёны зарц баахан жүжигчдийг бэлтгэж байна. Тэд Гудогийн байгаа хотод ирсэн нь тэр. Залуу ноён одоо ч Гудогийг эрен сурвалжилсан зурагт хуудсуудыг хуулж устгадаг хിവэрэ. Гудогт туслах цорын ганц арга нь энэ гэж тэр бодож байлаа. Залуу ноён нэрээ сольж Сэнхи нэртэй алдартай жүжигчин болсон бол боол нь Мансок нэртэй болжээ. Тэгээд алдартай жүжигчин Сэнхиг ирсэнд хот даяараа хүлүүмэн болцгооно. Тэгээд Беки алдартай жүжигчин Сэнхигийн тоглолтыг үзье гэж Гудогийг ятгаж тэрний бичсэн номыг өгсөнд Гудог номыг гүйлгээд уншиж үзнэ. Тэгээд өөрийнх нь залуу ноёнтой таарч байсан түүхийг бичсэнийг уншаад шоконд орлоо. Тэгээд Сэнхиг залуу ноён байж магадгүй гэж бодоод тоглолтыг үзэхээр орой гарлаа. За тэгээд тоглолтын цаг болоход тусгайлан бэлдсэн тайзан дээр сүртэй наргагүй үзүүлэн тоглолт болно. Тэгээд тоглолтын үеэр Гудог Сэнхигийн царайг хараад хэдэн жилийн өмнө уулзаж байсан залуу ноён мөн болохыг танилаа. Сэнхич бас үзэгчдийн дунд зогсож байсан Гудогийг таниад хөдөлгөөнгүй хөшлөө гэж. Занга шоконд орсон Гудогийг тоглолтоос гараад явсанд Сэнхи араас нь гарсан ч олсонгүй. Тэгээд яхаа мэдэхгүй дэмээл Мансоктой маргалдаад байж идэл Беги гүгээд ирлээ. Хатагтайгаа хачин байгаад байсанд сэжиг авсан Беки тэрнээс Уг Тион хатагтайг таньдаг эсхийг асуухаар ирсэн нь энэ. Тэгсэн Сэнхи авахыг нь таньдгүй. Оройн Уг Тионы ганцаараа байж идэл Беки худлаа ярьж дуудуулаад ордноос нь гаргаж Сэнхитэй уулзуулдаг. Ингээд мань 2 олон жилийн дараа уулзлаа гэж. Гудог өөрийнх нь нууцыг боолуудад нь илчилсэн байх вэ гэхээс айжсэн бол Сэнхи тэрэнд сэтгэл алдарсан учраас өнгөрсөн хугацаанд тэрнийг хайснаа хэлдэг. Намайг нуугдж байгааг мэдсээр үж миний түүхээр зохиол бичиж
тэрнийг бүр жүжиг болгож тоглодог ямар хувиа хичээсэн хүн бэ? 3 жил би чамайг санаж шаналж ирсэн байхад ийм цэвдэг сэтгэл гаргах гэж. Тэгвэл миний малгайн гоёл эрдний чулууг биеэсээ салахгүй л байгаа үстэй. Үүнийг би гудаг байсан амьдралаа санаж явах гэж хадгалж явдаг юм. За тийм байж. Чи миний талаар нэгч бодоогүй юм байна. Намайг хараад баярлахгүй байгааг чинь харж байна. Баярлсан. Таныг ийм мундаг хүн болсонд баярлж бахархаж байна. Одоо намайг сайн сууж байгааг мэдсэн болохоор дахиж уулзахгүй бол сайн байна. Тэгээд гудаг явах замдаа мансогтоо таарад ноён нь тэрний төлөө бүх мөнгө хүмүүст өгч байсныг хэлсэнд гудаг дотроо баярлсан ч ил гаргалгүй яваад өгнө. Гэртээ ирсэн хойноо Бекиг хатуу зэмлсэнд цаадах нь Сэнхийг анхны хайрна гэж бодсон болохоор тууслах гэж ийм зүйл хийснэ хэллээ. Харин нөгөө талд Сэнхи бодол болоод сууж байна. Тэгээд маргааш нь хотоос явах байсан хуваараа өөрчилж дахиад нэг хоног хотод үлдэхээр болдог. За тэгээд маргааш нь Гудогийг ганцаараа зогсч байтал Сэнхи ороод ирлээ. Тэгээд тэр нэг чангаар Гудог гэж дуудсанд сандарсан Гудогч бушуухан амайг нь дарлаа. Ингээд аргагүй байдалд орсон Гудог тэрнтэй хамт хэлсэн газар руу явхаар болно. За тэгээд тэд зэрэгэлдэх далайн ирэг рүү очлоо. Гудог анх удаа далай харсан нь энэ. Тэнд нэг жижигхэн байшин барьж хаж. Байшинг хараад Гудог аавыгаа сандаг. Тэд далайн ирэг дээр өдөржин сууж өнгөрсөн хугацаанд болсон явдлаа Сэнхи ярьж өгдөг. Сэнхи Гудогийг явсны дараа ээжигээ хайж явсан тухай. Бас ээжигээ олж чадаагүй учраас өөрийгөө сайн бэлтгэж алдартай жүжигчин туйлж болсон нь энэ байж. Тэгээд Сэнхи тэрнийг үрд нуугдаж амьдрахын оронд эрх чөлөөтэй амьдраасаа гэж хүсэж байгаагаа хэлдэг. За тэгээд маргааш явна гэсэнд Гудог бодолд орно. Оройн Гудогийг ирэхэд боол нар нь уйлцгааж байна. Гайхаад ортол Беки гинэт нас орчихсан байсанд Гудог цоч ортлоо. Беки өдөржин алга болсон учраас боолууд тэрнийг хайж яваад ойд өөрийгөө боомлсон байгааг нь олсон байж. Тэр үеэр боолуудын нэг Бекиг нэг залуу хоргоогоод өөр аймаг руу авч явах гээд байсныг хэллээ. Ингээд Гудог байцаан шийтгэх газар руу явж гомдол мэдүүлэхээр шийдсэн ч амиа хорлсон. Гэсэн дүгнэлт аль хэдийн гарчсан учраас ямар ч нэмэргүй гэж боолууд хэлдэг. Боолууд энийг өөрсдийнх нь хувь тавилан тэдний амнаас мал амтнаас өөрцгөө гэдгийг хэлсэнд Гудог уурлаад байцаан шийтгэх газар руу явахыг завдна. Тэгсэн Бекигийн ээж зогсоогоод гарч явал Гудог гэдг нь илчлэгдэх учраас хэрхэвч болохгүй гэдгийг санууллаа. За тэгээд Сэнхитэй хамт явахыг зөвлөсөнд Гудог уйлнаа. За ингээд хэсэг бодсны эцэст тэр боолын хувцсаа гаргаж ирж харж хаад буцааж хийгээд Сэнхи дээр очлоо. Тэрнийг авахын хувцтайгаа ирснийг хараад хамт явахгүй байна гэдгийг Сэнхи ойлгоно. За тэгээд Гудог тэрнээс өөрийг нь мартахыг хүсдэг. Таны нандинг хайрладаг Гудог. Аавтайгаа хамт далайн ирэг дээр амьдрахыг мөрөөддөг Гудог 2 жилийн өмнө буурчин газарт гал гарч нас урсан. Хаанч явсан? Би Гудогийн хуваар амьдарч чадахгүй. Одоо Тион авахын мөрөөдлийг биелүүлж амьдрна. Ингээд тэрнийг бодлоо өөрчлөхгүй болохыг ойлгосон Сэнхи шийдвэрийг нь хөндлөж үлдээгээд явхаар болно. Гудогийг эргээд ирэхэд Бекигийн үхлийн шалтгаан амиа хорлолт биш болохыг зэрэгэлдэх тоцгоны эмч тогтоожээ. Энэ үеэр Бекигийн ээж Макшим ганцаараа яваад Бекигийн хойноос гүгээд байсан язгууртан залуугийн гэрт очиж гарч ирэхийг шаардаад хашгирсанд язгууртан авхай тэрнийг шүүрээр цохиод унаглаа. Энэ имийг шийдэг. Сүрлэн гутсанд ороож угаад саваад болцгоо. Та нар яасан гэж тэрнийг шийдэх гэж байгаа юм. За тэгсэн авхай нар Тион байна гэж таниллаа. Та нар боолоо сайн харж байх ёстой байжтэй. Та харин хүүгээ сайн харах байжтэй. Би хамгаалах ёстой хүнээ хамгаална. Энэ үеэр байцаагч түшмэл цэргүүдэд дагуулад ирлээ. Гудогч Бекигийн үхэлд тэнд байгаа ахайтны гэр бүлийнхнийг буруутай гэж үзэж байгаагаа мэдэгдэж гомдол мэдүүлсэнд байцаагч нар ахайтныг байцаан шийдэх газар руу аваад явна. Ингээд авхай таны нэрийг хэн гэдэг вэ? Миний нэрийг Ог Тэйон гэдэг. За энэ галзуу цувралын амталгаа тайлбар маань энд хүрээд дуусч байна. За ямар галзуу сонирхолтой цувралын амталгаа байв. Брод нь бол цаашаага үзэх хүсэл бол үнэхээр одоо төрж байна. Та нарт маань одоо яг бродгаа адилхан цаашаага үргэлжлүүлж үзэх хүсэл сэтэл төрж байвал
Sky Media Go Plus руу орол үзээрэй. Тэнд бүх анги нь жирийдэл сайхан байж байгаа гэж. Дээр нь тэгээд Sky Media болон Go Plus-аас хэрэглэгчдэд зориулаад кино савлгаа зуны урамшууллаа зарлалцсан байгаа шүү дээ. Та нар маань Sky Media Go Plus-аас хүссэн кино болон ангид цуврал анимашн үзээд гэр бүлээрээ Universal Park руу аялах. За бас Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чүнчин хотын аялалд гарах боломжтой гэж бод. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Universal Park руу аялаарай. Sky Media кино савлгаа зуны урамшуулалд оролцож, дурын кино багц идэвхжүүлэх, мөн төлбөртэй кино үзээд хамгийн сайхан дурсамжуудыг бүтээх бэлгүүдийн эзэн болоорой. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба дараарай. Дардсан бол лайка дарахтал болоо явж байгаа юм шүү. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн басны галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.